одоо сэдв байсан. Тэгээд new creation тэгээ my new creation миний шинэ эхлэл манайхаа энэ өнөөдрөөс эхлээд та энэ лекцийг сонсож байгаа бол дахиад энэ YouTube тавьсан энэ линкийг та үзээд цаашид үзэх бол энэ лекцийг сонсож байгаа мөч бүхэн танд дандаа шинэ эхлэл байх болтугай гэж хүсье. За Жамаатай хамт 6 жил давхихдаа бас яг өнөөдрийг шиг яг энэ цаг үе өнөөдөр Монголын нөхцөл байдал энэ бүх зүйлээс харахад үнэхээр Жама Корео яг одоогийн байдлаар шинэ эхлэлдээ ирчихжээ. Үнэхээр цоошин нэг өрөлтүүдийг хийгээд цоошин ахин нэг шинэ үе ирж байна. Тэр бас их сонирхолтой биднэрт асар олон сонирхолтой зүйлийг харуулах болно ийм байдаг штэ. Уналт бүхэн тэр чигээрээ уналт биш юм аа. Уналт бүхэн илүү гайхалтай эхлэл байд юм аа гэж. Өнөөдөр өнөр жаргал энэ бизнес сонгоод ингээд дахих хүртэл ч гэсэндээ сонголт байсан. Надад нэг зүйл байсан. За тэр зүйл байсны хүчинд өнөөдөр би бас ингэж бас хүчтэй босож чадсан байдгийн. Тухайн үедээ уналт гэж харж исэн ч гэсэн эргээд одоо ямар ч гэсэн харахад бол энэ өөрөө агуу том одоо эхлэлийн бас нэгэн уналт байсан байдгийн. За тэгэхээр тэр түүхийн тухай ахаад нэг ярих өдөр ирэх баха. За тэгэхээр энэ шиг Жама Кореогийн хувьд үнэхээр яг одоо энэ 12 жил бол супер шинэ эхлэлийн нэрийн үе байна гэж харж байна. За халуун тогоонд нь буцтаад хажуунаас нь хараад авчиж байгаа хүний хувьд бол хангалттай тэгж хэлэхэр байна. За тэгээд сүүлийн одоо 25 оны 1 сараас хойш ИУ-ийн ерөнхийлөгч яг энэ номик Wisdom for the Rich гэж за одоо нандан өөрийгөө баян болгох мэрэгэн ухаан гэдэг одоо ийм солонгос хэлэнд орчуулах юм бол ингэж орчуулагдсан ном байгаа. За энэ номноос ийм 3 одоо мэрэгэн ухааныг бол биднэрт ингээд ИУ-ийн ерөнхийлөгч 25 оны 1 сараас хойш хийсэн лекцэндээ бол байнга ирж байгаа. За тэгээ энэ одоо номны ерөнхий агуулга нь юу вэ гэдгийг хэдүүлээ дараагийн слайднаас олоод харчихна. За нэгдүгээрт нь ингэж байгаа юм. Заяа. Энэ үгийг сонсох юм бол та нар ингээд ингээд сонсчохороо сайн ойлгохгүй байж магадгүй учраас дараагийн слайдуудад ингээд дэлгэрүүлж ингээд тайлбарлаж өгж байгаа юм л да. За өмнөх ингээд лекцүүдэд ийм дэлгэрүүлсэн тайлбар ерөөсөй байгаагүй. За энэ удаагийн 12 жилийн үед их гоё дэлгэрүүлж тайлбарлсан байна лээ. За тэр миний хувьд бол яг энэ ард байгаа номнуудын 3-1 нь майндсетийн тухай ном байдаг. За майндсет буюу хэрхэн одоо баяжих тухай. За баяжихын тулд хүн ямар майндсеттэй ямар бодол санаатай байх юм гэдэг одоо номнууд бол энэ ард 3-1 нь байгаа. За та бүхэн хардаг бах мэдж байгаа. Спонсор нь ярих болгондоо хэлдэг. Тэр энэ номнуудыг уншаад энэ баяжих майндсетийг одоо өнгөрсөн судалж байсан хүний хувьд бол энэ үгнүүд бол надад окей тийштэй зөв үнэн гэдэг мессежийг бол би дандаа авдаг. Яг зэрэгтэй суужсэн нэг одоо юу гэдэг юм бэ? Юуг нь ойлгохгүй байна гэд нэг манай нэг лидер тэгжилээсэн юм л да. Тэгэхээр огт тийм одоо зүйл хичээл хийж байгаа хүмүүсийн хувьд бол ойлгомжгүй сэдв байгаад байгаа байхгүй. За тэгэхээр дэлгэрүүлсэн слайдтай учраас эхний ээлжинд энэ 3 зүйл юу вэ гэдгийг нь явуулсан би шууд орчуулаад та бүхэнд хүргээд ахъя. За нэгдүгээрт нь за одоо гарчиг хэсэг дээр нь юу байна вэ гэхээр пүүжага тэгийг хэмэд оя ханан сэг ажиж хийгээд баян болохын тулд итгэх ёстой одоо 3 мэрэгэн ухаан гэж мэрэгэн ухаан за нэгдүгээрт нь боддог одоо бодис бодоход энэ бодис гэдэг зүйл орчдөг ямар нэгэн зүйл ингээ байж байгаа гинэ. За тэгээд энэ дэлхий дээрх зүйл энэ нэг зүйлээс эхэлсэн гэж байна. Энэ нэг зүйлээс эхэлсэн. Ботход ингээд нэг зүйл бий болтог байна л да. Тэр зүйлээс энэ дэлхий дээрх бүх зүйл бий болсон гэж байна. За тэгээд мөн энэ зүйл нь дэлхий, огторгой, ертөнцийн бүх зүйлд одоо нэвчиж, шингэж ороод бүх зүйлийг дүүргэдгээ гэж байна.
За нэгтгэхийг ингээд явлаа. За хоёр дахь мэрэгүү ухаан нь юу вэ гэхээр энэ одоо бодист буюу энэ зүйлд тэгээ ботход нэгэн зүйл бий болдог гэдэг шүү дээ. За энэ зүйл хэлбэр дүрсийг өгөх юм бол хэлбэр дүрстэй болоод за хэлбэр дүрстэй болоод оршин тогтнож чаддаг гэж. Хоёр дахь нь бодоход нэг зүйл бий болдог. Тэр нэг зүйл хэлбэр дүрс өгөх юм бол тэр нь хэлбэр дүрстэй болж чаддаг гэж байгаа. За тэгээд гуравт нь хүн толгоогоороо сэтгэж чаддаг. Хүн толгоогоороо төсөөлж чаддаг. Зүг бидтэй. Бид нар толгоогоороо бүх зүйлийг төсөөлж чаддаг. За тэгэхээр үүнээс үүдээд 그 생각을 모형의 물질에 각인하며 тэр бодлоо огт одоо хэлбэргүй байсан тухайн зүйлийг хэлбэрт оруулаад тэр хэлбэрт оруулсан зүйлээ бүтээж чаддаг. Бүтээж чаддаг гэдэг. За тэгэхээр ботход нэг зүйл үүсдэг. Ботсон зүйлээ хүн хэлбэрт оруулж чаддаг. Хэлбэрт оруулж бодоод тэрийгэ бүтээгээд бүр бодит болгож чаддаг л гэсэн үг яваад байна. Ойлгогдох ч юм уу те. За. Тэгээ тэрний одоо дараагийн дэлгэрүүлэлт нь өөрөө юу вэ гэхээр энэ аваад байхгүй юу? Титаник гэдэг кино бид нар мэдэн шүү дээ. Титаник гэдэг кинон дээр мөсөн уул мөргөө тэр онгоц ингээд сүрдэг. За тэгэхэд тэр мөсөн уулын тэр дээр харагдаж байгаа хэсэг нь үндсэн уулынхаа ерөөсөө хамгийн дэлхийн 4/1-ийг л харагдажсэн. Хамгийн том хэсэг нь тэр далайн доор байсан гэж үздэг тий. Жижигхэн нэг хөвжөөсөн мөстэй мөргөлдсөн бол Титаник тэг сүрхгүй байсан юм аа. Асар том мөсөн уултай мөргөлдсөн учраас Титаник сүрсэн гэдэг штэ. Тэрнтэй одоо адилхан мөсөн уулын зураг тавьчаад байгаа юм л та. Энэ мөсөн уулын зураг. Өнөөдөр бидний одоо ингээд жинхэнэ бодож байгаа энэ бодол ерөөсөө бодол ил 5% л илэрхийлж бидний нүдэнд харагдж байгаа зүйл нийт зүйлийн 5% л одоо илэрхийлж чадна гэж. Харин таны тэр 70 ухамсарт байгаа тэр асар том хүч бол 95% юм аа. Тэр нүдэнд харагддаггүй тэр ил биш. Тэр таны 70 ухамсар. Тэгэхээр одоо ингэж байна штэ. Яг энэ дээр жишээ аваа дахиад юу гэж өнгөрчихсөн. Үнэхээр гой супер мессеж өгч ирсэн. Та нараа ингээд нүдэнд чинь харагдаж байгаа бүх зүйлийг та нар бүх зүйл гэж битгий бодоо. Тэгээ энэ үг чинь юу гэж ярьдаг энэ үг заяа. Бүх философч нар за бүх ийм бяцлагаалчтай бүх ийм тэнгэр ертөнд судалдаг ингээд нэг юм мундаг агуу те одоо оршихуй судалдаг хүмүүсийн ч гэсэндээ хэлдэг үг яг адилхан байдаг байхгүй юу. Өнөөдөр бидний одоо энэ яг энэ амьдраад байгаа энэ ертөнцтэй бидний нүдэнд харагдаж байгаа энэ хаан, энэ байшин, энэ гэр, энэ одоо нүдэнд харагдаж байгаа энэ бүх зүйл бол ерөөсөө бидний одоо чи ямар орчин гэдэг вүлээ. Одоо физикээр ингээ аваад үзэх юм бол энэ физик оршин 5% л судалж чадсан байгаа гэж үзэж байгаа байхгүй. Дэлхийн ертөнцийн 5% судалж чадсан байгаа. Бидний мэдхгүй маш олон ертөнцүүд байна гэж. Маш олон ертөнцүүд байна. Гэдгийг саяхан физик судлаач хүмүүс ил гаргаад тавиад яриад байгаа л да. За яг үүнтэй адилхан нүдэнд харагддаг бүхэн бүгд биш юм аа. Нүдэнд харагдахгүй асар их нууцуд, асар их зүйлс байгаа гэдгийг одоо энд илэрхийлээд байгаа. Тэр илэрхийлэл нь өөрөө шүн болохоор та одыг хардаг гэдэг тийм. Шүн болохоор од хардаг, тэнгэрт од гялалцдаг. За тэгвэл тэнгэр тэр харанхуй болоод хар өнгөн дээр тийм нэлээдгүй юм хар өнгөн дээр од гялалзаад байна шүү дээ. Та нарын нүдэнд тэр од л харагдаж байгаа. Тийм үү? Тэгээ бидний нүдэнд од л харагдаад, од гялалзаж байгаа од л харагддаг. Гэтэл тэрний чинь цаана нүсэр том
тэнгэр буюу огторгой байгаад энэ харанхуй дэвсгэр байгаа учраас энэ од гялалзас харагдаж байгаамаа. Тэр од гялалзаж байгаа од 5% нь ч хүрэхгүй тэр одоо асар том огторгой ертөнцийн. Тэ? Гэхдээ та нар тэр 5%-ийг хараад баясаад байдаг гэж байгаа байхгүй. Үлдсэн тэр харанхуй тэнгэр бол бүх зүйл ахад чинь тэ тэрийг боддгоо гинэ бид нар. За тэгэд энэ одоо ивжинглэгчийн тэ ярих гад байгаа гол санаа нь одоо юу вэ гэхээр нүдэндээ харагдаад байгаа зүйл бүх зүйлийн хариулт биш юм аа. Ахаад таны нүдэн дээр харагдаж байгаа зүйлсийг чинь та бодлоороо огторгой ертөнцөөс дуудаа та өөрийнхөө гар дээр бүтээх боломжтой юм аа л гэсэн үг. Бодоо тэ маш сайн бод. Өөрийнхөө энергийг тэр харагдахгүй байгаа тэр 95%-ыг эзэлж байгаа тэр огторгой ертөнцид өөрийнхөө энергийг, өөрийнхөө долгионыг, өөрийнхөө бүх зүйлийг мэдрүүл. Тэгэхэд танаас гарч байгаа тэр долгион таны биед чинь 100 тэрлион эс байгаад байгаа шүү дээ манайхан. Тэр 100 тэрлион эс болгон өөрийн долгионтойг боддоо. Би л та бол өөрийнхөө бие дотор байгаа тэр олон эс, тэр олон бактери, тэр олон зүйлсийн бурхан нь та өөрөө юмаа гэд спонсор микробиом мэдлэлт танарт хэлдэг дээ. Тэрэн шиг бидний тэр эсийн долгионоос бидний тэр олон эсийн долгион нийлээд бидний биеийн долгионыг бий болгодог. Тэр таны биенээс гарч байгаа бие эсийн тэн долгион таны биеийн тэн бодлоос чинь ундарч байгаа тэр долгион тий квант долгион гэдэг байгаа. За энэ дөр бол квант долгионы тухай ярьчихж байгаа байхгүй юу? Квант долгионууд чинь таныг ертөнцид ингээд өөрийг чинь бодлыг хүргэжэт юм аа. Ахаад ижил төстэй бодолтой, ижил төстэй мөрөөдөлтэй, ижил төстэй зүйлсийг тань бодсон тэр ижил төс чинь тэр нүдэнд харагдахгүй байгаа, далдад байгаа 95% танд тэрийг явуулж ахаад гар дээр чинь бүтээл олгож гаргаж ирдэм аа. Та тэгж бүтээлчээр сэтгэж, бүтээлчээр бодож чадах юм ба штэ. Гэж байгаа. Тэр одоо энэ Ванжа солонгосоор бол нөгөө квант гэдгийг квант гэдэг бол бүр хамгийн эцсийн огт хуваагдахгүй хамгийн жижиг долгион огт хуваахгүй хамгийн жижиг хэсгийг квант гэдэг байгаа. Тэгээ энэ квантаас энэ бүх зүйл бий болж байна гэж. Тэр бидний нүдэнд харагдахгүй үзэгдэхгүй. За тэрийг дараагийн слайдн дээр бүр ингэ энэ жижигхэн квант долгионоос өнөөдрийн энэ бидний гар дээр бий болдог энэ бодит зүйлсүүд те энэ бодит удас энэ бодит энэ бүх зүйл бий болсон бүгд бодлоос бий болсон гэж боддоо. Тэр хүн бодож тархиндаа төсөөлөөгүй байсан бол ямар ч нээлт байхгүй сте манайхаа. Та зүгээр бодож та тархиндаа бодож мөрөөдөөгүй бол ирээдүйн ханыг мөрөөдөж те зүрхэндээ ингэ зураагүй бол тэр төстэй үнийг өөртөө дуудаж чадахгүй л гэсэн үг байна л. Тэгэхээр байн бодол өөрийнхөө би нэг ийм залуутай учраас бодол боцоор байгаа тэр залуу чинь тань дээр хүрээд ирдэг. Би ийм хүүхдтэй болно гэж боцоор байгаад ийм хүүхдтэй болдог. Бүх зүйл нөгөө хэдий бодол хоосон ч гэсэндээ бодол бүгдийг бүтээх чадaltaй л гэдэг үгийг нь тэлээд байгаа. За. Ахаад өнөөдөр биеийг бид нэр ингээл ярьж байгаа. Тэгээ инфра олон тояа гэж яриад байна. Инфра олон тоя танай нүдэнд харагдаж байгаа юм уу? Харагдахгүй байгаа. Гэхдээ нүдэнд харагдахгүй нэ та инфра олон тояг авахаараа таны бие дулаацдаг. Таны бие халууцдаг. Таны бодис солилцоо тэнд тэжээгддэг. Таны бие эрүүл байдаг. Инфра олон тояг авч иж. Гэхдээ нүдэнд харагдахгүй. Ямар вэ? Тэ? Энэ бас жижигхэн тэгэхээр нүдэнд харагдахгүй зүйлсүүд өнөөдөр бидний амьдралыг маш их хувийг шидэж ядгаа гэдгийг хэлээд байгаа. Нүдэнд харагдахгүй зүйлс. За. Тэгээд долгионы хувь. Тэгээд гэрлэгдүүдийг ингээ авч үзэнгүүтээ гоё гэрлүүдийг ярьж байгаа юм л та. Улаан өнгө яаж бий болдгийг, тэ улаан өнгөг ойлгож байгаа учраас цагаан өнгө яаж харагдгийг, цагаан өнгөг ойлгоод байгаа учраас гэдэг нөгөө өнгүүдийн тухай маш гоо тайлбарлаа. Тэгээ төгсгөлд нь яаж юм? Бүх зүйл бодоод бодол дээр ахин одоо бодлоос дүрсэнд оруулаж бодоод
Тэ бид нар бодлоо. Тэр бодлоо ийм дүрстэнд оруулаад би гой байшинтай болъё гэж бодлоо. За эсвэл та би diamond болж ийнэ гэж бодлоо. Эсвэл ийм full crown болж ийнэ гэж бодлоо. Эсвэл тэ юу гэдгийг мөрөөдлийнхаа одоо хаусыг бодлоо гэх. Бүх зүйлийг та бодоход бодсноо та эргүүлээд бүтээж чаднаа гэж. Бодсноо та бүтээж чадна. Эхлээд бод, дараа нь тэрийгээ тэ дүрсэнд оруулж бод, юу авах гээд байгаа. Тэ тэрийгээ ахаа бүтээ. Тэр бодол чинь бүтээл таны гар дээр бодит зүйл болж чаднаа. гэж байна. За тэгээд өнөөдөр та бодоод тэ 3 жилийн дараа, 5 жилийн дараа, 10 жилийн дараа, ахаа 20 жилийн дараа миний дүр төрх би хэн байх вэ гэдгээ бод. Үнэхээр ирээдүйд бүтээлч нэгэн болохын тулд та өөрийн 3 жилийн төлөвлөгөө гарга, 5 жилийн төлөвлөгөө гарга, 10 жилийн дараа хэн байхаа бод, 20 жилийн дараа хэн байхаа бодоо. За энэ дээр миний хувьд нэмээд хэлчих. Энэ миний үгдүүдийг гаргах гэдэг шүү. Одоо ихэнх нь ялангуяа Жемагийнхан тэ ихэнх нь ямарсан 45-аас дээш насныхан гол ингээ массыг эслээд явж байгаа. Одоо миний хувьд бол нас бага. Одоо тэ нэлээд бага. 30, 37, 8 гэдэг бол энэ 50 гарсан хүмүүстэй харьцуулах юм бол миний тоо насны тоо бол бага. Гэхдээ миний суралцсан нэг зүйл байдаг. Байнга суралцдаг. За өнөөдөр 45 хүрж байгаа хүн ирээдүйд яг 45 хүрж байгаа хүн юу боддог вэ? Тэ 50 хүрж байгаа хүн ирээдүйн амьдралынхын зовнил юу байх вэ? 60 гараад явж байгаа хүний амьдралын зовнил юу байх вэ? Юу шийдье гэж бодох вэ? Ямар бай гэж бодох вэ гэдэг ингээд даал хүрсэн хүн бас юу бодож юу мөрөддөг юм бол доо энэ надад дандаа question байдаг. Энэ надад дандаа question буюу энэ тал дээр би дандаа суралцдаг. Яагаад гэвэл манай багийн хүмүүс ихэнх нь 50-аас дээш насны, тэ 60-аас дээш насны бас 70 хүрсэн хүмүүс байгаад байдаг. Энэ хүмүүст би бүтээлч ямар нэгэн тэ алсын хараг би бас өгж явах хэрэгтэй учраас тэр насыг насалж үзэрэггүй учраас би суралцдаг. Дандаа суралцдаг. Бодод үзтээ. Өнөөдөр 45 хүрж байгаа хүний бодож байгаа зүйл 45 хүрсэн хүний мөрөөдөл юу байх вэ гэж би дандаа боддог. Тэгээд бүх хүн адилхан эрүүл байхыг хүсдэг. Бүх хүн адилхан амар амгалан байхыг хүсдэг, тэ? Бүх хүн адилхан өөрийнхөө хэмжээнд санхүүгийн эрхчлөлтэй байхыг хүсдэг. Бүх хүн адилхан нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Бүх хүн адилхан бие даасан тэ байхыг хүсдэг. Яг ерөнхийн нэг нийтлэг шинжийг аваад бодоод байдаг юм л та. Тэгэхээр өнөөдөр та 45-тай бол, өнөөдөр та 50-тай бол, өнөөдөр та 60-тай бол, тэ өнөөдөр та 65-тай бол, өнөөдөр та 70-тай бол, өнөөдөр та 80-тай бол бүгд яг адилхан ямар ч эрүүл мэндийг бариад явж байгаа. Өнөөдөр би 5 жилийн дараа та 80-тай бол, 10 жилийн дараа би яг өнөөдрийн энэ төрхөө хадгалаад эрүүл байна. Тэ? Ахад 60 гарч байгаа бол эрүүл мэндийн хувьд эрүүл байх ёстой. Үр хүүхдүүдээс амар хамааралтай биш санхүүгийн тэ бие даасан чадaltaй байх ёстой. Хин нэгэн төвөг болохгүй сайхан бие даагаад амьдрах тэ ухаантай байх ёстой. Тэхийн тулд надад ахиад нэмэлтээр орж ирдэг санхүүгийн орлого байж байх ёстой. Олон зүйл байгаа. Тэр Жематай хамт байхад танд энэ бүх зүйл байх боломжтой гэж боддоо. Энэ бүх зүйл эрүүл мэнд байх ёстой. Байх боломжтой байна. Танд тэ мөрөөдөл байх боломжтой байна. Танд баг хамт олон байх боломжтой байна. Үргэлж та суралцаад, үргэлж та хөгжих боломжтой байна гэж боддоо Жематай хамт. Ахаа та мөрөөдөлтэй, багтай, хамт олонтой, эрүүл мэндтэй, гоо үзэсгэлэнтэй, гоё биетэй. Тэгээд танд ахаа мөнгөтэй. Вау, энэ бүгдийг та хамттан зөкслөгөөд өтлөх боломж бас танд байна гэж боддоо. Энэ газрыг өгж байгаа газар Жема штэ гэдэг энийг төлөө та алга туших хэрэгтэй гэж боддоо. Өөр танд энэ бүгдийг зэрэг өгөх газар өөр хаанаа юм бэ? Хайгаад яваад үзтээ. Бодод үзтээ та.
Таныг өнөөдөр үсэнд чинь анхаарал тавиад үсний чинь төлөө ингэж өөрчлөгөл лекц өгч танд уншиж өгдөг газар, үсний чинь төлөө анхаарал тавьдаг газар хаана вэ? Таны эрүүл мэнд чинь төлөө өстой ингээрэ манайхаа ингэж хэлээд өгдөг хүмүүс хаа вэ? Суралц гэж заагаад та нарыг сураагүй чинь ингэж те үзэж тарж байгаа газар хаа вэ? Тэр 10 жилийн дараа, 5 жилийн дараа, 20 жилийн дараа өөрийнхөө байх дүр төрхийг те өөрийнхөө бодолд цэгцэл, ургуул те мөрөөдөө гэж. Тэгжээш та бүтээлч өөрийгөө бий болгох. Тэгэд өөрийнхөө энэ 3 жилийн дараа өөрчлөгдсөн өнөр жаргал, 5 жилийн дараа өөрчлөгдсөн өнөр жаргал, 10 жилийн дараа өөрчлөгдсөн өнөр жаргал, тэ 20 жилийн дараа өөрчлөгдсөн өнөр жаргал байхын тулд өнөөдөр та юу хийх ёстой? Яг нэг байх байдгаараа тэгэл за болно өстэй гэл баг үдээр сэрчээл тэ нэг идэх уух эргүүлчээл эргээл хэвтэл за жема болно өстэй гэл 1-2 сажилчаал за нэг бараа эргүүллээ өдөртөө нэг бүтээгдэхүүнээс нэг 10-20 мянган төгрөгийн ашиг боллоо. За өнөөдөр би их ажлаа хийчлээ гээл. Ингээд та явах юм бол уучлаарай, хөвчих боломжгүй тий. Ирээдүйд борыг олж өгсөн. Ирээдүйд гайхалтай өөрчлөгдсөн байх өөрийгөө бүтэе гэвэл бид нэр ерөөсөө л өнөөдөр маш өндөр өөрчлөлтийг өөртөө бий болгох ёстой, бүтээлч байх ёстой. Тэр өөрийнхөө энергийг те өөрийнхөө амьдралыг өөрчлөх гэвэл өөрийнхөө энергийг өөрчлөх хэрэгтэй. Шинэ өөрийгөө бүтээх хэрэгтэй. Энерги өөрчлөн гэж өмнө нь супруг ярьж байгаа штэ манайхаа энерги өөрчлөө. Өөрөөсөө гардаг энергийг өөрчлөө. Дандаа болохгүй, ингээ бүтэхгүй, компани бараа байхгүй, энэ нь болохгүй, энэ спонсор нь болохгүй, энэ партнер болохгүй, энэ гэл ингээ олон болохгүй мэрэл уучлаарай та болохгүй бүтгүүгээрээ л дуусна. Жив хэлээд байна. Жема Монгол бараатай байна. Бараатай биш штэ манайхаа. Өмнө бид нар хэдэг ёонжлогчтой л эхэлжсэн. Ёонжлчаар 2-3 жил давхсан. Болсон штэ. Хамгийн их борлого, хамгийн өндөр цалин дан ганцхан ёонжлч байх үед би болж исэн гэж боддоо. Одоо тэгэхэд 40 хэдэн төрлийн бараа бүтээтгүн аваач тавьчаад бараагүй гэж суугаад ах юм. Сонин, гайхмаар. Тэгээ ямар ч байсан тэр чихэр шиг зарагддаг сойд, сам, кофе окей байлгах хэрэгтэй. Компанийн зүйлс байлгах гэдэг шаардлага миний хувьд бол тавьж байгаа. Гэхдээ бараа байгаа хгүй манайхаа. Multisense Ample зөвхөн гоо сайхны бүтээтгүүнээр хэдэн тэрбумын борлуулалтыг энд хийж байгаа компаниуд байна штэ. Нэг зөвхөн гоо сайхнаар хангалттай их олон литрүүд хэдэн тэрбумын баялаг бүтээгээд явж байгаа зүр зөндөө байгаа. Жема тэгэхэд ёонжлогчид нь байна. Энэ эрдэнэ саранцаа хачуулаа бугуувч нь байна. Piltox байна 6 төрлийн сет Монголд байна. Multisense Ample байна. Мультивитамин байна. Энэ байштай байгаа ахгүй манайхаа байгаа зүйл дээр ажиллаа байна ахаад спонсортойгоо багтаага нэг болоод давх. Окей. Таны бодлын чинь сангаг нь нэ оноо буюу таны бодол бол таны тархины хэл гэж. Таны тархины чинь хэл таны бодол байх нь. Энэ мэдрэмж сэтгэл хөдлөл гэж байх юм бол энэ мэдрэмж нь таны биений хэл гинэ. Тэр бие болоод сэтгэл нэг зураасан дээр тогтож чадсан үед тэр бодит байдал буюу бүтээлч байдал бий болно. Бүтээлт нь бий болно. Биет нь нэг газар, сэтгэлт нь нэг өөр газар яваад байвал тэнд юу болох нь вэ? Ямар ч зүйл бүтээл бий болохгүй. Үнэн үү? Та нэг юм хийгээл нам ширээний ар суугаал гэдэг бодол чинь хаа хол бэлчээл өнөөдөр нэг юм дипломынхаа ажлын юм барьж аваад гүцэх гэдэг бодол чинь хаа байсан энэ тэнд дахиад өөр улсуудад дахиад байвал та яаж юм бүтээх боломжгүй. Яг адилхан өнөөдөр би
Голд болох лидертэйгээ өстө нам уулзал хүмүүстэй нам уулз тийнэ гэж зорчингуудаа уулзалтаа хийгээл байж байхдаа таны бодол ахаал нэг өөр зүйл санаа зорил өөр зүйл байвал тэр бодол тэр уулзалт гоё үр дүнтэй уулзалт бол чадахгүй тий. Тэгэхээр бодол би хоёр яг нэг зүйлд маш сайн төвлөрч яг нэг зүйл рүү шунгинаж орж чадсан тохиолдолд тэнд бүтээл бий болно гэж. Тэнд үр одоо бий болно гэж. Үнэн супер өксөд байгаа шүү. За тэгээд өсөлттэй дээр нь амжилттай байхын зарчим гэж бас байна. Энэ зарчим нь юу вэ гэхээр маш бүтээлч бодол. Одоо бид бүтээлч бодлыг ярьчлаа шүү дээ, тэ зөндөө. За бүтээлч бодлыг бодоо мөрөөдөө, тэ. За тэгээд дахиад тэрийг үн цэнийг бий болгоо. Тэгээд тасралтгүй хөгж гэж. Хүн залуу байг бол тасралтгүй хүчих ёстой гэдэг шиг те амжилтанд хүрэх бол үнэхээр тасралтгүй хүчих ёстой манайхаа. Тэгээд өөрчлөлт дээр нь амжилт те энэ нь бол ерөөсөө шин эхлэлүүдээс бүтээлч сэтгэлгээнээс бол эхэлэх юм аа. Тэгээд бүтээлч сэтгэлгээ нь харах өнцгөөс тэгээ бодлоос тэгээд итгэлээс би болдгийм аа гэж. Итгэх ёстой. Харах үнцэг, бодох, итгэх. Итгэх манайх. Та нар үхсэн ч би энэ жамаг мандуулна гэж бүр ингээд нэг галзуу бодох ёстой. Юунд ч та эргэлзэх. Жама миний хамгийн цорын ганц зам гэж өөртөө итгүүлэх ёстой. Тэгжээж бид нар жамад амжилтанд гаргана. Үнэхээр тэгэлгүй тэ танд маш олон сонгоод за жама болохгүй бол би энийг сонгоно, жама болохгүй бол ингэнэ уучлаарай. Хэрвээ тийм байвал та алинд нь ч амжилтгүй. Үнэхээр нэгц зүйлд амжилт байхгүй тань. Үхсэн ч сэгсэн ч би жамагаар үзүүлээд дуусна гэх юм бол та жамад амжилт гаргаж чадна. Энд 100% итгэх ёстой. Тэ амжилтын зарчимд тэ амжилт гэдэг одоо зүйлийн амжилт гэдэг тэ хөрс байх юм бол үүнд одоо эерэг байдал гэдэг бордоо хэрэгтэй байд юм аа. Эерэг байдал гэдэг бордоо хэрэгтэй. Ямар гол хэлсэн тэ маш үнэн өгнүүд. Тэгэд энэ эерэг байдлын юу эерэг байх ёстой вэ гэхээр үргэлж эергээр бод тэ үргэлж эергээр бод мөрөөд за эергээр бас үйлдэл гарга үйлт хөдөл за тэгээд эергээр бодсны дараа эерэг үйл хөдлөл гарна тийм үү. За эерэг үйл хөдлөлийн дараа ахаа тэнд эерэг үр дүн гарна. За тэр үр дүнгээ бусдад талархалтайгаар хуваа гэж. Камсава нану тэ бусдад таларх бас хуваа гэж. Та өнөөдөр ингэж тэ авж байгаа бол өнөөдөр энэ сургалтыг аваад та өнөөдөр хүч орж байгаа бол ахаа тэрнийхээ хариуд өг. Ахи дараагийн хүндээ өг. Надад өгөх биш тэ дараагийн хүндээ өг. Яг энэ мэдрэмж яг энэ сургалтыг тэр амжилтын тэ зарчим дахиад бусдад тусалдаг тэр амьдралаар амьдрах хэрэгтэй. Бусдад туслах хэрэгтэй. Тэгээ бусдад туслана гэдэг нь тэ юу вэ гэхээр энэ дэлхийн ертөнцид одоо би эхлээд та оршин тогтнох хэрэгтэй. Тэгээд таны хайртай хүмүүс бас сайхан болох хэрэгтэй. Тэ та өөрөө эхэлж оршин тогтнохгүйгээр дараагийн зүйл бий болох боломжгүй. Энэ бол үжиглэгчийн хэлдэг бүх зүйлийн төв нь би юм а гэдэг үг. Энийг ахаа хэлж байгаа. Хүн өөрийгөө хайрлж сураагүйгээр өөрөлийг хайрлж чадахгүй тэ гэдэг санаа. Тэгээ энд хуваа хичээх гэсэн үг биш. Тэгээ өөрийгөө эхлээд олцохоороо хүн дараа хин нэгэнд ингээ өөрөөсөө илүү асгарч чаддаг байх нь л. Өөрийгөө олоогүй хүн бусад асгаж чаддаггүй байх нь л. Тэгээд өөрийгөө ол гэдэг. Бүх зүйлийн төвд өөрийгөө тавь гэдэг. Гэтэ энэ эгог яриаггүй шүү манайхаа.
Тэгээд үнэхээр та одоо баян болмоор байвал те бусдад одоо ер нь энэ бүх ингээд дэлхий дээр баян болсон хүмүүсийн номыг уншихад бүгд ингээд ярьдаг байхгүй юу? Та үнэхээр баяжхыг хүсэх юм бол бусдад хэрэгтэй зүйлийг л хий. Бусдад юу хэрэгтэй байна тэрэн дээр анхаарлаа хандуул гэдэг. Юу хэрэгтэй байна? Тэгэх юм бол та тэр хэрэгтэй зүйлийг шийдэж өгөөд та баян болох боломжтой гэдэг. Яг энэ адилхан юм ярьж. Үнэхээр та баян болохыг хүсэх юм бол бусдад яаж би тус болох вэ гэж бод. Яаж тус болох вэ? Тэгвэл та окей аяндаа баян болноо. Тэгээ Жемад ийм гоё юм байна шүү дээ. Жемад үнэхээр гайхалтай бүтээтгүнүүд байгаа. Энэ олон бүтээтгүнийг бид нэр гоё зөв хүндэн зөв дамжуулчих юм бол одоо та бодод үзтээ харшилтай хүмүүс нь харшлаасаа ёончлыг хэрэглээ зүгээр болчих чинь. Писариостай 10-20 жил зовж исэн хүмүүс нь зүгээр болж байна. Сахарын өвчтөй 20-30 жил гүрвт байгаа. Тэддэг 10 жил хэцүү байсан хүмүүс Жемагийн бүтээтгүнээр үнэхээр сайхан болж байна. Зүрхний асуудалтай байгаад хэцүү байсан хүмүүс Жемагийн бүтээтгүн хэрэглээд ийм 20-30 жил юм уусан хүн эм ухаа болчих чинь. Тэ даралтны имийг 7, 8, 10 жилийн уусан хүмүүс Жемагийн бүтээтгүн хэрэглээд даралтны им ухаа болж байна. Сахарын им ухаа болж байна. Холестерины им ухаа болж байна. Эмнээс ангид олон хүмүүс бий болж байна. Ийм гайхамшиг хаана байгаа юм. Тэгээ маш гоё амьдралын ихтгэлтэй болж байна. Маш гоё мөрөөдөлтэй болж байна. Эргээд тэр дэврүүн залуу хүсэл мөрөөдөл нь бас түрүүнд бий болж байна. Амьдрал нь тэр чигээрээ 360 градус эргэж чадчих штэ. Асар их мөрөөдөлтэй олон хүмүүс Жемад бий болж штэ. Энэ тэгээд те бусдыг гэсэн тус мөн үү энэ гайхалтай үр дүнгуудын зөндөө штт манайхаа. Тэгэхээр өөрийнхөө те үйлчлүүлэгч нарт үн цэнийг өг. Өөрийнхөө партнеруудад үн цэнийг өг. Тэ ахаад энэ нийгэмд ирээдүйн хувьд ч гэсэндээ Жема ямар үн цэнтэйг ойлгвол ахаад өөрийгөө ч гэсэндээ өөрийгөө би ийм үн цэнтэй штэ гэдгээ мэдрүүл манайхаа. Өнөр жаргал өнөөдөр те өөрийнхөө байнга мэдрүүлж штэ би та нарт ер нь бол өөрийгөө тийм үгүй юу? Тэ сургалт авахаар хөгжиж гин үгүй юу? Тэгэхээр өөрийгөө хайрал, өөрийгөө хөгжүүл, өөрийнхөө үн цэнтэй гэдгийг мэдрүүл. Ахаад өөртөө бас би ийм үн цэнтэй хүн штэ гэдгээ өөртөө бас итгүүлэх ажил гэж гайхалтай юм байна манайхаа. Өнөөдөр би өөртөө итгэлгүй байсан бол өнөөдрийн энэ лекц байхгүй штэ. Өнөөдрийн ийм зүйл байхгүй штэ. Өөрийгөө өөртөө хүлээмжшүүлээд өөртөө итгэн гэдэг агуу том нэг зүйл байна. За энэ бол миний үг байлаа, тий. Тэгэхээр үн цэнийг мэдрүүл. Тэгээд Жемагийн хувьд бол одоо аав ээж гэж байх юм бол тэр бол спонсор байгаа юм. За партнер бол таны үр хүүхэд байгаа юм. Тэ ахаад 형제라인 буюу ах トゥ лайн гэж байгаа. За тэг бибэ энд бибэ танд спонсор байгаа, партнер байгаа, ах トゥ лайн байгаа. Энэ гурван зүйл танд ингээ байнга оршин тогтнож байна. Солонгост одоо ингээд миний хувьд бол ингээ миний өрсөлдөгч бол тэг мэдээж өрсөлдөгч байх хэвээр манайхан гой өрсөлдөөн байх хэвээр байхгүй юу? Гой өрсөлдөөн байх хэвээр. Гой өрсөлдөөн байж ч бид нар улам гой хөгжин. Одоо би энд яадаг гэж ингээл литрүүд янзын гоё лекц уншаал ингээл гараад ирэхээр вау ямар гоё юм бэ бүр бахархаж би баярлж хүлээж авдаг. Ахаа тэд нар бас ингээд намайг лекц уншаал буухад бүгд ингээл бүр хайр дүрэн тэ ингээл хайрлал бүгд баяр хүргээл. Тэгээд тэд нар миний спонсорууд биш шүү дээ. Бүгд зүгээр л нэг Жемагийн гэр бүл ахгүй. Тэгээд тэндээс би хайр мэдэрдэг. Ер нь одоо Солонгост маш их хайрыг мэдэрдэг. Үнэхээр гайхалтай. Яа ахаад ингээл Солонгосоос ирсэн Комозава захирал Солонгосын лидерүүд, Японы лидерүүд, Японы захирал лидер намайг харахаараа л ингээл стандарт вау стандарт чам шиг лидертэй болох юмсан вау гэдэг ингээл тэгээд ямар ч байсан би Солонгост байхдаа бол ингээ үргэлж хайр мэдэрдэг. Ахаад баг хамт олонтойгоо байхдаа ч гэсэн үргэлж хайр мэдэрдэг.
Тэгээ Монголд очиход ч гэсэндээ баг хамт олонтойгоо байхдаа би бас үнэхээр хайрыг мэдэрдэг. За мэдээж тэгээ хүн болгон дахиад бид нэр 100% таалагдхал байхгүй штэ. Мэдээ те бас дургууг нь хүргэдэг асар олон хүмүүс байдаг. Үнэн голосоо дургууг нь хүрдэг бас хүмүүс байдаг. Гэхдээ нэг зүйл байгаа. Тэд нар би одоо Японы лидерийн хувьд бит хоёр те ах トゥ лайн ахгүй юу. Гэхдээ тэр намайг байгаагаар нь бас би тэр хүнийг те үнэхээр супер жемаг мандуулж байгаа лидерийн хувьд хүлэмжшэрч чаддаг. За Content Crown бит хоёр бол ахаад ах トゥ лайн болдог. Бит хоёр ах トゥ лайн ер нь бол параллел лайн буюу өрсөлдөгч лайн. Гэхдээ үнэн нь супер хөгцсөн гарууд чинь нөгөө би биенээрээ бид нэр промошн дэж ажиллаа хийдэг. Тэд нар бол намайг босгоол те гадаадаас ирсэн солонгос сууж байгаа. Би юм жоохон хүүхэд хардаа ингээд авчин. Өдөр болгон жемад ир чинь өдөр болгон жемаг ингээд жемаг өөрийнхөө биеэр үлгэрлээд авчин гэдэг мессеж тэд нарт хэрэгтэй байдаг. Тэгээд намайг бүр болж үл бүх тайзан дээр гаргаж тавиад надаар промошн ддэг. Тэд нар өөрийнхөө ажлыг хийж байгаа байхгүй. Тэр биднэрт ах トゥ лайны тэ маш амжилттай явж байгаа. Амжилтгүйсэн ч хамаагүй. Ах トゥ лайнасаа бид нар суралцдаг. Тэднийг хүлээн зөвшөөр, хайрл, тэ ер нь бол хайрлахаас арга баг. Тэгж хайрлж чадаад хүлээн зөвшөөрч чадах юм бол бид нар хамтдаа их гой хөгжин. Тэгэнгүүт манайхан ч нэг юм баг. Жохон илүү дуурал, жохон илүү хийнгүүл аста мунар жаргалцтай нэр өөрийнхөө багийг л гэлээдэг гэл. Ядаргатай. Тэгээ хүн өөрийнхөө багийг гэхгүй хиний багийг гэхвэ тэ ер нь бол танд хамаг сайхан мөнгөч навчиж өгж байгаа газар хин таны баг үсттэй ер нь маркетингаа мэддэг байх юм бол энэ дээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй юу? Хүлээн зөвшөөр. Өөр арга байхгүй. Тэр яг өнөр жаргалын баг дотор та нар маань тэ нэг баг ч гэсэн дахиад миний баг дотор ч гэсэн олон лидерүүд ингээ ах トゥ лайн болоод зогсож байгаа. Би биенээ хүлэмжшээ би биенээ бид нэр өндөрч шидэх тусам бид нар хол давхина. Үнэхээр хол давх боломжтой. Бид нар ганц Монгол дотроо эргэлдэх биш те бид нар энэ Японы лидерүүдтэй энэ солонгосын аваргуудтай өрсөлдөх хэрэг байж штэ Монголын хүмүүсээ бид нар дотроо би биенээ мэрсэр байдлын цаан чин дэлхийн дайдаг өөр хүн эзлэх нь байдаг. Бид нар юм бас бодох хэрэгтэй байгаа гэдэг. Окей. Тэгэхээр спонсор хүн маань тэ өөрийгөө аав ээж нь гэж бодож өөрийнхөө партнеруудтай харилцах нь байна тэ. Үнэхээр партнерууд бас спонсорыгаа өөрийгөө аав ээж шиг бас хүндэлж харилцах хэрэгтэй байна. Мэдээж хайр байх ёстой, хүндлэл байх ёстой. За спонсор гэхээр 100% тэгэх ёстой гэдэг нэг тушаачдаг хүмүүс байгаад байдаг нөө штэ. Харилцан бид нэр өгөө аваатай байх ёстой тэ. Тэнгүүтээ зоож хайчингуудаа тэ. За зоож хайчингуудаа энэ өөрөө хөгжих ёстой гэдэг ярьдаг спонсорд бас байна. Уучлаарай. Тийм үлгэр бас байхгүй шүү. Бүх зүйл нүдтэй бүх зүйл харж байгаа хүн тэнэг биш тэ. Бүх юм ээлжтэй байдаг. Тэрийг бас бодолцох ёстой. Бид нар асар олон ухааныг гаргах хэрэгтэй. Маш мэрэгэн ухаан биднэрт хэрэгтэй энэ бизнесийг хийхэд. Окей. Тэгэд өнөөдрөөс эхлээд тэ 12 жилийн ойгоор ярьсан new creation буюу шинэ эхлэл бол өөрийгөө шинээр бүтээх явдал юм аа. Өөрийгөө шинээр бүтээхийн тулд та өөрөө маш гоёор өөрчлөгдөх ёстой. Энэ өөрчлөлтийг та өөрөө л хийж чадна, өөр хинч чадахгүй. Танд өөрчлөгд гэж хэн нэгэн хэлчилж чадхаас биш бүтээх хүн нь та өөрөө гэж боддоо. Бүх зүйл адилхан. Жематер ч адилхан, тэ амжилт дээр амьдрал дээр ч адилхан, бүх зүйл адилхан. Онц сурахад ч тэ англи сурахад ч солонгос хэл сурахад ч юу гэдгийг бүх зүйл яг адилхан. Бүх зүйл таны хичээл зүтгэл дээр таны атган таны гарт л байгаа. Өөр хин тэнийг таны өмнөөс хэн ч хийж өгч чадахгүй. Та өөрөө л хийж чадна. Тийм үстэй. Тэр өөрийнхөө тэ гахалтай нэг мөрөөдлийг бий болго. Танд хязгааргүй боломж байгаа. Түүндээ итэг. Тэгээд өөрийнхөө гахалтай хувилбарыг бүтээ. Окей. Үгээр өнөөдрийн энэ лекцийг өндөрлөж байна да манайхан. Гайхалтай өөрийг бүтээхийн тулд гайхалтай өөрийгөө бүтээхэд хэдүүлээ үнэхээр дор бүрнэ хичээх хэрэгтэй байна. Жемачт мэн тэ жема мираклийнхан мэн хичээ биднэрт өнөөдрөөс өөр өдөр байхгүй
Өнөөдөр танд хамгийн сүүлийн өдөр юм шиг суралц, хамгийн сүүлийн өдөр юм шиг хайрал, хамгийн сүүлийн өдөр юм шиг амьдрал